Том хүний юм үзэхгүй шүү. Мамагийн юм үз. Юу ч нөө зүгээр мама юм чиж. Өөр юм жоох юм байж яах тэр том хүний юм үздэг. Тэр за аварт лайв хийгээгүй. Жаахан хүлээе да. Одоо яаж гоорлж байгаа юм уу? Юм үзүүлсэнгүй гэж. Дуртай юм үзүүлсэнгүй гэж уурлж байгаа юм уу? За, окей. Можго. Окей. Окей байхгүй мó. За оройн мэдээ. За энэ хаврын эвгүй хүүтрэлт энэ ч мэрсэр байна л да. Маргаашнаас нэг арай гайгүй болохоор шинжтэй байна. Тэгээ бас маргааш би бас ажилдаа явна. Ерөнхийдөө бол нэг 3 дахь 4 дахь хагасаа бүтсэнд ажиллаж байгаа. Тэгээ яг энэ цагийн хуваараараа 7 хоногийн 3 дахь 4 дахь хагасаа бүтсээ. Энэ цагийн хуваараараа цаашдаа тэгээд ажилдаа хийж явна. Одоо бол амрах, ажлаа таслах ямар нэгэн шалтгаан алга. Хуучин бол нэлээх шалтгаантай байлаа. Нүүдээ суудал хүүхэд шуухад гээд. Одоо бол тийм байхгүй. Можго дууг нь удирдлага нааш гэж та. Дууг нь хаачгалдаа аав нь лайв хийж байгаа чинь. За тэгээд үзмээ. Тэгээд за болно. Одоо болно. Одоо энэ бүр зургтай удирдлага мэддэг болц тээ. Бүр зургтай удирдлага мэддэг болцсон. Хөөш можго. Уй. Тэр Тэгээ маргаашнаас бол нэгэн гайгүй дулаарч юм байлээ. Би яах юм уу ийшээ ордог юм уу? Тэгээ ер нь заримдаа миний ярьжсэн зөвлүүд үзмэрч луга биелдгийг шүү гэж. Үзмэрч луга гэж. Оны өмнө байраа солиод шинэ байранд орж байхдаа би та бүхэнд 2-3 удаа лайв хийжсэн. Тэр нь юу вэ гэхээр энэ дэлхийн нөхцөл байдал их өөрчлөгдөж байгаа шүү гэж. Дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Энэ алтны үн, Украины дайн, Израиль, Палестины мөргөлдөөн. За тэгээд сая он гарсан хойш Венесуэл, одоо энэ Ирак Америкийг хамарсан энэ нэлээд хэцүү нөхцөл байдлууд үүслээ. Энийг оны өмнө ярьж ирсэн. Ерөнхийдөө хөдөлий гэвэл одоо л хөдөл.
Байшин барилга, үл хөдлөх, янз янзын юм дээр зориг гаргын амьдралаа өөрчлөө гэж бол одоо л хөдлөөрөө. Тэгэхгүй бол хожимдээ шүү гэж. Бүх юмны нөхцөл байдлууд таатаа сайхан болохгүй шүү. Улмал хүндэрнэ гэж. Ярьж ирсэн яг л тэр боллоо одоо энэ юуны ойрхот орнууд гэдэг нь манай одоо тэр булангийн орнууд. Яагаад булангийн орнууд гэсэн бэ гэхэлэр яг тэр нэг буланд л нэг хэдэн орнууд байгаад байгаа байхгүй юу? Одоо Ирак, Иран хоёр чин хил залгаа байж байна. Хажууд нь тэгээд юу байж байна? Палестин байж байна. Тэгээд тэр нэг Ормузын булангийн нөгөө талд нь болох тэр Кувейт, Катар, Бахрейн, Араби Эмират тэр яг л нэг тэр буланд нэг шаваарлцсан тэгсэнд мөртлөө газар зүйн байрлалын хувьд бол айгу таатай. Тим орнуудыг хамарсан дайнд дайчин дэгдлээ. Энэ нь дэлхийн энэ газ, шат тосх материал, нефт энд нөлөөлөхөөр хамгийн гол орнууд нь байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ нь манай Монгол яах вэ гэж. Манай Монгол шууд нөлөөлнө. Тэгээ одоо юу болохыг хараад байж. Би одоо энэний тухай илүү том юм яриад явах уу. Өнөөдрийн лайвыг бол би энэ дайны тухай ярих гэж бодоогүй юм. Дайнаас өөр юм ярих гээд байж байна. Гэтэ ер нь манайхан жоохон бодолтой байл байгаарай. Манай гэр бүлийн хувьд бол одоо яг уу мэдээж айдгаа автортай хийсэн хамгийн гол юм өөрсдийн бас нэг орон гэрийнхээ асуудлыг нэг тийш нь болголоо. Энэ бол хамгийн чухал зүйл юм. Одоо машин тэрэг ч юм уу те ховц сунар ч юм уу алт мөнгө ч юм уу гоёл чимэглэл энэ тэр юмнууд бол биднээс их хэрэгцээ юм. Биднээс сонирхлын хүрээнд явагддаг зүйлүүд. Энэ орон гэр гэдэг маань биднээс оршин тогтнох үндэс юм. Тэгэхээр оршин тогтнох амьдрах энэ хамгийн гол зүйлээ шийднэ гэдэг бол хамгийн чухал зүйл байхгүй юу? Дараа нь яг уу тэр өөрсдийнхөө сонирхлын шунлын хэрэгцээ шаардлаганы зүйлдээ мөнгө төгрөг хүч хөдөлмөрөөр зарцуулж болох юм. Гэхдээ ер нь бол манай гэр бүл одоо эхнэр битээр хоорондоо ярьж байгаа. Тэр нь юу вэ гэхээр ер нь илүү дутуу худалдаа авалт энэ тэр юмудаа болоод жоохон бодолтой хандъя гэж. Ер нь монголчууд ч гэсэн бас тиймэрхүү бодолтой л байгаарай гэж би бас хэлмээр байна. Янз янзын хэрэгтэй хэрэггүй юм худалдаж авахаасаа илүүтэйгээр мөнгө хадгалаад зарим хэрэг зайлшгүй нөхцөлд гаргаж ир зарна гэжсэн бодолтойгоор тэгж хандаарай гэж. Модуна. Энэ сая би энэ юурууга аккаунт руугаа ерөнхийдөө бол пэйж дээр лайв жоохон багасаад тэгээд аккаунт руугаа яадаг болсон. Постууд бол байнга орж байгаа. Тэгээд пост бол миний чөлөөт цагаараа хийдэг нэг юм сонирхлын зүйл юм, хобби гэх юм ааши. Яг пост гэхээс илүүтэйгээр афоризм юм л да. Афоризм гэдэг маань ухаалаг үгс гэсэн утгатай. Тэгээд тийм зүйл пэйж руу, өөрийнхөө аккаунт руу би байнга хийдэг. Тэгээд саяхан нэг зүйл хийсэн. Тэр нь юу вэ гэхээр нэг пост оруулсан. Тэр пост нь хүүхдийн тухай юм. Тэгээд хүүхдийн тухай яагаад тэр постыг хийхээр болов гэхээр энэ альва нэг юм чинь шалтгаан таваад байгаа юм л да. Би нэг энэ фэйсбүүк дээр явж исэн нэг хүүхний Монгол эмэгтэй нэг тийм лайв үзэхгүй юу? Фэйсбүүк дээр л явсан лайв юм уу, ирэл юм уу мэдэхгүй. Тэрэн дээр нэг юм ярьж исэн. Хонгорхоо октод мэндэ хүнтэй суух гэж яарад яах вэ? Зүгээр нь ингээд байр машинд болоод хүнтэй суугаад тэгээд юу гэдгийг боловсралаа ашиглаж чадахгүй, дээрээс нь хүүхэд гаргаад тэгээд нэг эр хүний хоолыг насаараа хийгээд хүүхдийн давуу угаагаад амьдралаа алаад байна, тийм байна, ийм байна гэдэг нэг тийм иймэрхүү утгатай ийм ирэл явж исэн. Ерөнхийдөө бол одоо хүүхдтэй болох гэж яарад хэрэггүй, хүнтэй суух гэж яарад хэрэггүй. Эхлээд өөрийнхөө төгссөн мэргэжлэр ажиллах, тий?
өөрийнхөө карьерийг өөрийгөө хинбэ гэдгээ олох, мэрэгжилдээ боловсролдоо цаг зав зарцуулах, гэр бүлийн асуудлыг хоош нь тавьж жагаад эхлээд өөрийгөө боловсруулж одоо юу гэдгийг өөрийгөө бас нийтийн дунд хинбэ гэдгээ таниулаа гэдэг юм утгатай. Үнэн дээр яг иймэрхүү зүйлийг би бас хэдэн жилийн өмнө бас ярьж ирсэн. Гэхдээ буруу гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Энэ бол буруу зүйл юм а гэдгийг. Яг одоо ингэж намайг ярьхлаар хүмүүс олон эмэгтэйч зөв штэ, ягаад ч хүүхдтэй болоод тэгээд ажил хийж чадахгүй, хүүхдээ орилон чарлааны дунд ингээ залуунаас хамаг юм алдаад идэргэж бодож магадгүй. Одоо ингээд би урд нь бас тэгж боддог байсан боловч одоо ингээд эргүүлээ бодхолоор энэ их буруу бодол. Хамгийн зөв зүйл бол юу вэ гэхээр эхлээд хамгийн нэгдүгээрт эхлээд мэдээж зөв хүнтэйгээ суух. Хүүхдээс илүүтэйгээр хань ижлээ зөв сонгох. Ганцаараа хүүхд өсгөх, ямар нэгэн байдлаар амьдралд алдах, буруу сонголт хийх. Тэгээд хар залуу наснда бас өөрөөсөө гадна бас нэг хүүхэд өсгөх барих гэдэг мэдээж хэцүү. Тийм учраас хамгийн нэгдүгээр ханаа зөв сонгох. Хоёрдугаарт ер нь бол боломжтой бол төрөх насандаа хүүхэдтэй бол. Би бол тэгжил зөвлөмөр байна. Хүүхдийн ажил гэдэг бол хүүхэд төрүүлэх, хүүхэд өсгөх, хүнээр хүн хийх гэж манайхан ярьдаг да. Энэ бол ямар ч ажил, ямар ч боловсрол, ямар ч юу гэдгийг карьер, эрх мэдэл, албан тушаал энэс хамаагүй илүү маш чухал зүйл. Одоо би бас 50 гарчихлаа. Яг залуу байж байгаад бол янз янзын боддгийн олны дунд явах, найз нөхдөдтэй байх маяг, хүүхдтэй болтой нэг найз нөхдөдтэйгээ уулзаж чадахгүй, дураараа байж чадахгүй, юу гэдгийг найр наадам, зугаа зингэл, юу гэдгийг одоо зугаалга, концерт ч юм уу, бар саунд ч юм уу орж чадахгүй, найз нөхөдгөө болдог гэдэргээд ийм 80 юмнууд байдаг. Бага. Гэхдээ ингээд залуу хүний бодол, маний мэтийн үеийн хүний бодол хоёр өөр. Хүний амьдралд нэг юм үе байгаа. Нэг үе байдгийг. Яг 20 наснд бол найз нөхөд бол их чухал. Найз нөхдөг бол баг эн чинь сэтгэл хоосроод, амьдрал хоосроод байгаа юм шиг санагддаг. 20 наснд, 20 наснд. Тийм учраас уулзаж уучрах, хэрэгтэй хэрэггүй юм уу да ярих, ихэвчлэн хэрэггүй юм гэж ярьдаг дөө. Тэгээ цаг завыг хамтдаа өнгөрөх, тоглолт үзэх ч юм уу, шоу удах, ууж идэх, унтаж хэвдэх ч гэдэг юм уу те. Янз янзын юмуд байгаа. Гэхдээ эн чинь нэг 20-оос 30 насны хооронд л байдгийг. За тэгээд нэг 30-аас 40 насны хооронд бол гэр бүлээ зохиох. Одоо нэг залуучуудын ер нь хандлага тийм байгаа нөх. 30-аас 20 наснда нэг сайн савж аваад, сайн одоо юу гэдгийг нэг шавьгаа амтал захтнаага гартад ч гэдэг юм уу те. Нэг сайн савж аваад тэгээд дараа нь хүнтэй сууна гэдэг. Энэ дээр одоо би барайч хүн. Энэ дээр айгүй олон асуудлууд байдгийг. Тэр нь юу гэхээр болох цагтаа болгож чадаагүй юм хожимддог. Энэ амьдрал чинь бас нэг юм хүний амьдрал чинь бас нэг юм хугацаатайгаа ирдэг. Гачлантай тэр юм. Миний ажил дээр одоо би ч бас нэлээд удаа ажилласан. Миний ажил дээр ийм янз янзын улсууд ирж байгаа. Орж гардаг. Надтай бас сэтгэл санаагаа хуваалцдаг. Эмэгтэйчүүдийн хамгийн том асуудал юу вэ гэхээр хүнтэй суухаас илүүтэйгээр яг яаж хийж байгаад нэг өөртөө таарсан ч юм уу, эсвэл нэг тохиролцдог ч юм уу, бууж өгдөг ч юм уу, ямар нэгэн хэлбэрээр нэг цайны хүнтэй болох ч юм уу те. Хүнтэй сууж болно. Хамгийн гол юм нь юу вэ гэхээр төрөх нас оройтно гэж юм байдаг. Орчин үед ерөнхийдөө 30-аас дээш жирэмслэлт тэдэр бол ерөнхийдөө бүтлгүүтж байгаа.
жирэмсэн болдог. Хүүхдтэй болдоггүй. Бүх юмуд нь байгаад идэг. За нөгөө гадаад дотоод сурдаг нь байгаад идэг. Нөгөө нэг магистр доктор хамгаалдаг нь байгаад идэг. За тэгээд мэрэгжилдээ мэрэгчсэн чадвартай одоо юу компани ч юм уу, хуваарь ч юм уу ямар нэгэн амжилт олцоод идэг. За одоо нэг ингээд бүх юмнийхээ ард гарлаа. За одоо л нэг амьдралаа бодъё доо гэл. За тэгээд нэг санаанд таарсан нэг залуутай сууя гэдэг. Монголчуудын гэрлэлт эрт байдаг. Ер нь бол. За нөгөө нэг боломжийн аятайхан залуу нь чамайг гуч гарахж хүлээгээд амьдрал дотор сууж ийн гэж байхгүй. Байдаггүй. Манай улсын монголчуудын өөрсдийн нэг онцлог байгаа. Ер нь л нэг өнгөтэй өөдтэй олигтой улсууд нь тэр 20-30 наснд хүү артаа суучдаг. Ер нь хөвчлэн суучдаг. Аав ээжийн суусан насыг боддог ч юм уу, яадаг чинь тэгээд хөвчлэн тэгээд нэг оюутан ах үедээ ихэнх суугаал, оюутны дараа суугаал тэгээд барайл ингээл ер нь л нэг тийм юу гэдгийг итгэлтэй, эрмэлзэлтэй тийм залуучууд нь бол хөвчлэн залуу наснда гэр бүлээ зохиочдөг. За тэгээд 30-аас дээш насн дээр ерөнхийдөө тэгээд нэг шилэгдсэн бараа гэдэг шиг шилэгдээд эхэлдэг. Тэр шилэгдсэн бараанууд, сонгогдсон бараанууд дотроос хань ижлээ олно гэдэг нэг асуудал. Яг тэгээд энэ чинь хүн болгон дээр өөр шүү. Би зүгээр ерөнхийд нь ярьж байгаа. Эсвэл нэг салсан дийсэн эсвэл нэг айш авирын асуудалтай урд нь бас нэг хүнтэй таардаггүй, тохирдоггүй, харддаг, сэрддэг ч юм уу, ууралдаг, уцаарладаг. Эсвэл нэг хайхрамжгүй, арх тарсны хамааралтай ч юм уу, хайхрамжгүй, халамжгүй, эсвэл догшин хэрцгий ч юм уу, эсвэл ар гэрийн байдлаас аав ээж, ах トゥ хамаатан садан эдгэрнэ авир айш муутай, янз янзын дүрм, янз янзын болцол тавьдаг. Тэгээ хажаа усуд байгаа шүү дээ. Ер нь энэ хорвооч нь хажин балаа усуудаар дүүрэн шүү дээ. Яг чиний бодлоор, чиний хүслээр болдог юм гэж ерөөсөө байхгүй. Ер нь бол байхгүй шүү. Тэгээс хүнтэй сууж, хүнтэй амьдрын гэдэг зүйл бол их төвхтэй. За тэгж байгаа зунгарлаж байгаад нэг залуутай суучглаа гэж бодъё. За тэгээд нэг өөрөө ч чон санаатай болчихсон, нөгөөх нь ч чон санаатай болчихсон, хоёр өмхий санаатай хоёр талаас нь бүгдээрээ шараа тийм биш л дээ. Хүн болгоо адилгүй те. Гэхдээ та нар манайхан бол зүгээр сонсчоор. Нэг хоёр санааны төвл болцсон хоёр амтан бас нэг бие биенийхээ амьдралыг байцаагаал те. Чи тэгээ өдөө бол хүнтэй суухгүй юу хийж явжсэн, хаагур хинтэй байжсэн, яасан хийсэн гэл. Ингээд эхэллээ. За тэгээд мэдээж эн чинь 30-наас хүртэл чи хүн бол зүгээр явахгүй шүү дээ. Бас нэг уулзаж учрын салж нийлэн унтаж хөвтөн янз янзын амьдралын түүхтэй л байгаа. Тэгээд тэр түүхийн байцаа заримж үннээр, заримж худлаагаа ярина. Тэгээд ерөнхийдөө нэг юм хоёрцсан сэтгэлтэй. Тэгээд нэг юм арга барсан ч юм уу, эсвэл нэг бусдтай адилхан гэр бүлтэй болъё гэсэн бодлоор ч юм уу. Яг энэ чин сэтгэлийн бус. За одоо нэг гэрлэлтийн оройтойгоо саган сараар хүн амьтантай золохтойгоо ч хүнтэй суугаагүй юм гэдэг нэг байцаалтнаас гарах гэж. Эсвэл бусдын айдад амьдрах гэж. Яг үнэндээ бол нэг юм сэтгэл зүрхний нэг юм гоё нэм нандин юм байдаг шүү дээ. Тийм нандин юм гүүгэл. За ерөнхийдөө хоёулаа нэг авгаа нөхөр болоод нэг тоглоод үзэхүү гэж байгаа юм шиг. Тэгээд нэг сууцгаалаа. Энэ эмэгтэй хүний энэ сав өндгөвч гэдэг энэ эргэтэн нөхөрчгүй эргэтэн яг нэг тийм итвэхтэй оргил үе байдаг. Энийг эмэгтэйчүүдийн эмчнэр ч хэлнэ, ерөнхийдөө одоо юу гэдгийг энэ эмнэлэг зүүн чиглэлээр ажилладаг усч хэлнэ. Ерөнхийдөө нэг 18-аас за нэг 25 насны хооронд 18-аас 25 насны хооронд ерөнхийдөө эмэгтэй хүний төрөх хамгийн оргил үе нь. Оргил үе нь багхгүй юу? Уг нь бол 16 наснаас юм. Тэгээ одоо 16 гэхлээр чи одоо ингээд бага насны хүүхд тийм юм ихэд. Тэгээ ерөнхийдөө бол 18-аас 25 нас. Энэ дээр бол өндгийн эсвэл маш хүчтэй байж идэг. Ерөнхийдөө бол баг зүгээр тохиолдлын хавталтаар жирэмсэн болчдөг. Тийм зөндөө байгаа шүү дээ.
Одоо энэ өсвөр насны хүүхдүүдийн жирэмслэлт мэсэлт энэ тэргээл одоо энэ 10 жилийн хүүхдүүд оюутан насны оюутан ах үеийн одоо ийм тохиолдлын санамсаргүй ийм ордолтоос ингээд маш хурдан жирэмсэлчдэг. Энэ чинь гай биш юм. Гай барцад биш. Ерөөсөө тийм оргил үе нь байгаа байхгүй. Гормон дааврын маш их идэвхжлэлтэй. Уг нь бол хүний ёсны жам ёсороо бол яг энэ үедээ төрчих хэвээр юм. Энэ үедээ төрөх. Нэг төрөөд ингээд савн нэг тэлээд агшаад өндгөвчин ч гэсэн бас нэг ингээд бүрэн гүйцэд ажиллаад тэгээд одоо энэ нөхөрчгийн эргэтнгүүд хөхөмж тэр юунч тэр бүх юмуд нь одоо юу гэдэг сүү сайл одоо бүх юмудаа нэг ингээд нэг ажилуулсан байжгаад эмгтэн өнгө тогтворчдаг. Дараагийн төрөлтүүд их амархан болдог. Яг төрөх наснда төрөхгүйгээр ингээд блоклоод яваад байдаг. Ингэж явсараад 30 гарсан хойно төрөх гэдэгээр эрүүл мэндийн хувьд гормон дааврын хувьд эдэргээ бүх юмнууд нь эрчмэн суларсан байждаг. Тийм учраас маш их эмчилгээ хийлгээд ингээ гадуур яваад байдаг байхгүй. Дуран дээр хясаж байгаа юм шиг яг нөгөө хүсээд байдаг хүүхэд нь олддгоо. Энэ би зүгээр ингэж ном дээрс ч юм уу сошиал дээрээс харчаад яриад байгаа юм биш. Энэ бодит амьдрал миний ажил дээр ч гэсэн ийм ус зөндөө байгаа шүү. Одоо ингээд нөхөртэйж болчихлоо, юутайж болчихлоо, ажилтайж болчихлоо, амьдралтай нөгөө хүсэдсэн байр орон сууцтайж болчихлоо. Одоо н хүүхэдтэй болчихсон ч байдаг. Гэрэн дүмбигээд байдаг. Ашгүйдээ өөрийгөө салхаар боллоо. Надад өөрөө гаргаж өгч. Баярлалаа манайхаа. Дууч минь солтыг зүгээр. Үүдээ хааж авч байгаад үзнэ. Ойр бидэртээ ер нь буу халаагүй. Энэ дэлхийд даяар айгүй карьерийн араас бие даасан энэ карьер гэдэг маань одоо нэр хүнд олонний дунд бас өөрийгөө таниулах, өөрийн гэсэн онцлогтой байх тэр юмны араас маш их хөөцөлдөж байгаа. Ядангуяа одоо энэ өндөр хөгжилтэй орнууд, Япон ч юм уу, хятад байна. Тэгээ Солонгос ч юм уу, Европын орнууд ч юм уу тий. Энэ маань биднээс гэр бүлийн амьдрал нэг үнцний чинь үгүй болгож байгаа. Энэ халдварч нь одоо Монголд орж ирж байгаа. Одоо энэ зургатаар зөндөө ярьж байгаа шүү дээ. Төрөлт багасаад хөгшрөл ихсээд байна гэж. Улс орны одоо аюулгүй байдал хөдөлмөрийн шатвартай улсууд, татвар төлдөг улсууд тэд нар чинь багасаад тэтгэвэр авдаг, халамж авдаг улсууд нь ихсээд ингээ алж байгаа байхгүй юу. За яг хуу энэ тухайн улсын эдийн засагт бол ийм сөрөг байдаг юм байж. Хувь хүний хувьд ямар вэ гэж. Энийг том агуулгаар нь авч үзэх хэрэгтэй. Ер нь гэр бүл гэдэг бол оршин тогтнох үндэс бол эд хөрөнгө, алдар нэр, хайр дурлалаас илүүтэйгээр хүүхэд байдаг шүү. Хайр дурлал одоо юу гэдгийг амлалт ямар нэгэн халамж энэ тэр юмнууд чинь биднээс сэтгэлийн юм. Сэтгэлийг бол хизээч хуургаж болно. Сэтгэл хизээч нурж болдог. Им хийсвэр зүйл байхгүй юу? Бид нар хинт ч хайртай гэж хэлж болно. Хүн болгонд хайртай гэж хэлж болно шүү дээ энэ чинь. Энэ хайр гэдэг маань заавал нэг хүнд хэлэх гээд ингээд хадгалаад байж идэг зүйл ерөөсөө биш. Хайр гэдэг маань ерөнхийдөө сэтгэлийн хөдөлгөөн. Гомдол цөхрөлтэй адилхан, гомдол хайр хоёр ер нь адилхан. Хоёулаа сэтгэлийн хөдөлгөөнүүд. Ийм барин тавь юм байдаггүй байхгүй юу? Хайрыг бол одоо бариад үзэдээ ямар гоё хайр байдгийг харч идэ гэдэг тийм байхгүй. Хайр гэдэг нь харагддаггүй, үзэгддэггүй зүгээр нэг ингээд яриад төдий. Ийм зүйл юм. Тэгэхээр гэр бүлийг хамгийн бат бөх ойлгож идэг, утга учиртай болгож идэг, ирээдүйн зовнил, ирээдүйдээ зовох энэ зовнилыг, төсөөллийг, мөрөөдлийг
бүрдүүлдэг зүйл маань хүүхэд. Хүүхэд. Хүүхэд бол ер нь амьдралын утга учир. Амьдралд өөр утга хай гэхлээр ер нь утга олддгүй. Би урд нь бас ингээд арай л дутуу байж. Арай л дутуу, арай л гойн хүн чинь бас нэг ингэж насаж жагаад бас нэг жоохон туршлага суун штэ. Ухаанд суун. Тэр үедээ одоо юу гэдгийг өөрийгөө таних маних. Би одоо урд нь бас тэгжээсэй. Хүүхдээс илүүтэйгээр өөртөө цаг зав гаргаад нэг памперсны хооронд амьдрсараад өөрийгөөч таньж чадахгүй тийм юм мэтэргээл энэ хорвоод ирсэн утга учраа олох хэрэгтэй мэрэгтэй. Тэр баг одоо будалдаа шиг сэтхаар чиг авгаа ухтай айчаад гэгэрхэж явмаа ухааны би ярьдаг байсан. Их буруу ярьдаг байж. Одоо манай будалдаач гэсэн тэр энэ Иесус ч гэсэн тэр ер нь орон гэр авгаа ухт хамаг юм айчаад би л ухаантай байж байвал ертөнцийг аврын ухааны мэрэ яваад өгдөг штэ. Ер нь нөхдүүд бол тийм багаас авгаа ухт хамаг юм айчаад. Энэ амар буруу бодол. Цусны үргэлжлэл. Чамааг энэ хорвоо дээр төрсөн амьдарч исэн гэдгийг гэрчлэх энэ зүйл манд биднээс хүүхдүүд. Бид ямар ч алдар нэртэй байсан, ямар ч гавьяа шагналтай байсан, ямар ч мундаг ажил төрөл хийж, орлого мөнгөтэй эд баялаг хураасан ч гэсэн хүүхдгүүл бол утгагүй. Хүүхдгүүл бол утгагүй. Энэ хорвоо дээр биднээсээс ерөнхийдөө бодтойгоор оршиж цааш нь үргэлжлүүлж явах зүйл маань хүүхэд. Тэрнээс биднээс эд хөрөнгө ч юм уу, нэр алдар ч юм уу, тэр эдэр маань нэр алдар эдэр бол алдар нэр энэ албан тушаал эдэр бол үнэхээр инээдтэй зүйлүүд. Эдэр биднээсийн дээр нэг цаг үед амьдарч исэн усуудтай зүг устдаад үгүй болчдөг зүйлүүд. Устдаад үгүй болчихно. Тухайн үе чамаг амьд ах үед чинь л нэг жоохон усад тойрж хашгиралдан тэрнээс ш чамаг ухсны дараа чамд шүтжсэн тэр усууч үхнэ. Бүгдээрээ л үхцгэн цаг цагаараа л байдаг. Дараагийн үеуд гарч ирнэ. Чиний яаж ч хураасан, яаж ч хуримтлуулсан ямар ч их мөнгө төгрөг эд агуурс байлаа ч гэсэн энэ дэлхийдээ л үлдэнэ. Энэ амьдрал дээр л үлдэнэ. Тэрний чиний эдэлж хэрглэж исэн имийг зарим нь хаяна. Зарим нь өөр хүмүүс эзэмшнэ. Магадгүй ах トゥ хамаатан саданд ч юм уу эсвэл өөр танихгүй усуд тэрний чи эзэн болно. Биднүүсийг гэрчлэх биднүүсийн амьд байсныг тэднийхний удам шүү дээ. Эднийхний үр сад шүү дээ. Энэний хүүхд шүү дээ. Эдгэрж гэрчлэх ганцхан баримт л үлддэг. Биднээс энэ хорвоо дээр амьдарч ирснийг батлах ганцхан баримт. Тэр маань хүүхдүүд. Тэм учраас амьдралын ч утга учир хүүхд байдаг байхгүй. Өөр бид нар амьдралыг юунаас утга хайгаад хэрэггүй. Гэтэл энэ хүүхдийг хүн болгоно гэдэг бол өгөөшгүй том ажил. Юу доктор. Юу захирал. Тэгэхээр энэ эмэгтэй хүний одоо энэ хүүхэд төрүүлэх, өсгөх, хүн болгох магадгүй өхөн ухтлийн үр хөвгтийн араас хөөцөлдөх. Энэ зүйл маань энэ хорвоогийн хамгийн мундаг юутаач игнэшгүй хамгийн чухал ажил юм. Хамгийн чухал ажил. Юу ч энэ тэр нэг юу гэдгийг мөс төгсөх ч юм уу. Үдэ аж ахуй төгсөх ч юм уу. Одоо юу гэдгийг Харвард төгсөх ч юм уу. Тэрнтэй ч дүүцэхгүй. Тэрнээс чинь чухал ажил. Чи ямар ч том сургууль төгссөн, ямар ч том албан тушаалтай, ямар ч их мөнгө хөрөнгөтэй байсан ч гэсэн чи хүүхдгүүл бол хинч биш. Хүүхдгүүл бол хинч биш. Хинч биш гэдгийг би олон юм дээрс харж ирсэн. Олон зүйл дээрс. Би танарт жишээ татъя л да. Би ерөнхийдөө энэ лайв дээр ганц нэг жишээ татдаг. Хэдэн жилийн өмнө над дээр нэг миний үеийн нэг хүүхэн бариулж ирсэн. Эмэгтэй. Тэгээ яг нэлээд удаа нуруу нөвчтэй тэгээд бариулж ирсэн. Өөрөө компани захирал тийм л хүн байлээ л дээ.
мөнгөтэй хөрөнгөтэй өнгөтэй том машин унтсан мондгол хүн байлээ. Барилгын компани гэдэг юу вэ? Тэгээд яг хөө тэгээд нэг удаан ингээд бариулаад ингээд 10 нэг 2 3 курс мөрс өдр бариулаад ирэхлээр хүмүүс чинь тэгээд ингээд би нэг хоббиний араас ярьдаг байхгүй юм яриа сууддаг. Тэгэл яас нөгөөх хүүхэн чинь өөрийнхөө тухай ярьж л байсан. Оюутан бах үедээ нэг охинтой болсон юм байна л да. Нэг авууштай тэр авууштай. Оюутан бах үедээ л бас нэг ингээд нэг нутгийн хааны залуутай бас л биеиндээ сайн байж байгаа л тэгэл нэг охинтой дундаасаа нэг охинтой болоо. Тэгээ цаашдаа амьдрч чадаагүй тэгэл хоёр тишээ болсон юм байна. Тэгээ хоёр тишээ болсон шалтгаан юу гэхээр нөгөө хүүхэн чинь нөгөө залуугаа голоол одоо юу гэдгийг тэр нь бас нэг ажил төрөл муутай байсан юм байна. Залуучууд ерөнхийдөө л ажил төрөл муутай байдаг шүү. Би та бүхэнд нэг манай намаас сонсож байгаа залуучтай үйл нэг юм хэлчихэ. Та нар залуу наснаас тийм өндөр амжилтыг хүлээгээд хэрэггүй шүү. Залуу наснаа амжилттай хүн гэж ер нь тун ховор шүү, ер нь байхгүй. Тийм учраас амжилтгүй залуу, ажилгүй залуу гэдэг энэ үг бол ерөнхийдөө утгагүй үг шүү. Хүний амжилт гэдэг бүр хожимоо гарч идэг зүйл. Хожимоо. За бараг 40-с хойш насанд хүний ажил амьдрал тогтох мөнгө цаасны асуудал эдэр чинь 40-с хойш насн дээр ярихгүй бол тэрнээс өмнө бол хэцүү шүү. Тэгээд тэр хүүхний алдаа бол тийм байгаа. Уг нь бол охиныгоо аавтан явуулж явах хэрэгтэй байж. Гэтэл нөхөр таваарч нөгөө залуугаа голоод тэгээд өөрөө ганцаараа охиноо өсгөнө гэд бас л нөгөө залууны овергон бардам зангаар салаал тэгээд охинтойгоо оёлаа. За тэгээд дүүнер мүнэртэйгээ нийлж зүтгэсээр гал компани байгуулаад тэгээд тэгсэр ингээд нөгөө охин ч том болж өөрөө ч насанд явж дунд нь бас нэг ганц нэг үнтэй танилцж тэгээд мэдээж одоо ингээд мөнгөтэй ч болсон мөнгө өөрөө олцдог. Өөрөө мэдээд бүр компани удирдах явж байгаа өөрөө мэдээд шийдвэр гаргадаг, тушаал гаргадаг. Ингээд бүгдийг өөрөө шийдээд ингээд сурцсан хүнтэй цуг амьдарч чаддаггүй. Хүнтэй амьдрын гэдэг нь бие бинийгээ хүлээн зөвшөөрөх байхгүй юу? Заримдаа буруу ч гэсэн хүлээн зөвшөөрж ийж амьдрдгийг. Буруу ч гэсэн заримдаа зүгээр амьдралаа бодоод хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Буруу шийдвэр байсан ч гэсэн. Тэрнээс шингэж муухардаж өөрийнхөө зүтгэж амьдрал шааш нь явуулж чадахгүй. Зарим үед бууж өгнө. Зарим үед нь зөнд нь хаяна. Харсан чараагүй юм шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг гэдэг шиг. Тэгээд нөгөө хүүхэн чинь тэгээд одоо нөгөө охин нь том болоод охин нь дотоодынхаа сургуулийг төгсөөд тэгээд 23 4-тэй болоод найз залуутай болоод тэгээд нөгөө охин нь Австрал руу нэг атал юм байсан. Гадаадад нөгөө найз залуутайгаа сурахаар болж байгаа юм л да. Тэгээд нөгөө чинь ганцаараа хоцорж байгаа. Томоо байшинд ганцаараа. Тэгээ одоо би яахаа мэдхэ болчихлоо надад ярьж байгаа байхгүй. Одоо мэдсэн бол одоо залуудаа хүн юугаач мэдхэр дээ. Хэрвээ одоо яг ийм байдалд орно гэдгийг мэдсэн бол ядтаа нэг 30 40 мөч хүрж явах та дахиад нэг хүүхэдтэй болдог. Хинээс хамаагүй нэг хүүхэдтэй болчдөг байж. Тэр хинээс хамаагүй гэж ярьж байгаа шүү. Одоо би ингээ ганцаараа хоцорлоо. Одоо нөгөө ээжээгээд хажууд наалдаад байдаг байсан охин байна. Одоо бүр ингээд холдоо явчлаа. Тэгээд нэг найз залуугаа гал нөгөөдгөө л ярих юм. Нөгөөдгөө л ярь, нөгөөдгөө цуг явна гэж хөөрх юм. Одоо ээж нь ганцаараа хоцорж байгаа, тэгж байгаа гэж бодож байгаа юм алга. Ястаа нэг өрийн санаа ууланд, ихийн санаа үрийн санаа ууланд гэдэг шиг. Тэгээ одоо ээж нь яах юм гэснээр та яадгийн та мөнгөтэй юм чинь та тэгээд аргаа олчих штэ. Одоо би амьдралаа бодмоор байна гэдэргээд нөгөө охин тийм ярьдаг болцсон. Одоо би тэгэл ганцаараа хоцорч байна. Одоо би ингээд 50 хүрж байгаа. Одоо би хинтээ амьдрах уу? Үгүй яг уу ингээд сууй барь гэж байгаа усуд байна. Гисэн идэв болж одоо тэгээд яг ингээд насны хаяраар бас муу санаатай болчихъя. Надтаа суугч байгаа юу? Миний хөрөнгөтэй суугч байгаа юу? Зүгээр хүнээр тэжээлэх гэж байгаа юу? Янз янзын усууд гарч ирэх юм. Тэгээ одоо бас нэг ааш нь авир нь олдохгүй өдийн насанд тэгээд бас нэг хүнийг аргадаж амьдрах хэцүү юм.
одоо хүнийг яаж жаргадаж амьдрахын тэгээ бас нэг хүн тижээх болов бас авир яашин таарахгүй залуугасаа угаасаа олон жил амьдарч би нэгэ таниагүй юм уусууд огт танихгүй хүнтэй цуг амьдрах гэдэг айгаад ах юм. Айж ин үндэл айж ин. Тэгээ одоо ингээд сайн нэг охин нь бас нэг хилний бэлтгэлж яваад хэдэн сар болсон. Тэгэхэд ингээд гэртээ байж хахад ингээд гэр эзгүүрээд цуурай таад. Тэгээ одоо гэртээ ирэхээс айгаад ах юм баг. Гэртээ ганцаараа хонхоос ч бас айж ах юм. Шал дими олон өрөөтэй нэг том байшинтай. Тэгэл нэг зүрхэн амтай ажил дээрээ байх юм. Ажил дээрээ бүр шүндэл үртэл байх юм. Хоол унд хийж идэхэ боллоо. Ганцаараа унч одоо тэгэл юугаач хоол унд идэх гадар хоолсон болоо. Одоо манай хөргөч мөргөч хоосон шүү дээ. Ганцаараа юм чинь нөгөө охин байхгүй. Амар юм ярьж байгаа юм чи. Одоо би тэгээ яах вэ? Гэхдээ хэцүү юм а те гэж байж байгаа юм чи. Эндээс нэг юм ойлгож байгаа бох. Хүү ер нь насаараа ингээд ажил алдар нэр хөрөнгө мөнгөний араас хөөцөлдөж явдаггүй байхгүй. Бүхий насаараа ингээл алдар нэр ажил төрөл эд бэлгэний араас хөөцөлдөж явдаггүй. Хүн ядардаг. Бас залхдаг. Дандаа ажил хийхээс бас залхдаг. Нөгөө хураагаад эсэх хөрөнгө нь утгагүй болдог. Яах гэж хурааж байгаа. Олон гуталтай байсан бол өөртөө эвтэйхэн ганц гутлаад өмсөхийг боддог болно. Тэр олон гутлын хэрэггүй болдог. Олон хувцсны хэрэггүй болдог. Машин тэрэг байлаа ч гэсэн ингэж хийддэг дуу чимээтэй том зай талбай эзэлдэг юм том машин гэхээсээ илүүтэйгээр арай хялбархан авсаархан гоода тэрэг машинтай вэ машингүй вэ гэдгийг хин тоох юм бэ гэдгийг ойлгодог. Хинт харагдах гэж ийм янз янзын машин тэрэг унах вэ гэдгийг ухаардаг. Тэм учраас ингээд улмал дотшоогоо хумигддаг. Тэр үед хажууд хэн байх вэ? Нөгөө хань ижил үр хүүхэд. Хүүхэд гэдэг зүйл баялаг гэдэг маань ерөөсөө энэ багхгүй. Хүүхэд хамгаас чухал зүйл гэдэг. Ялангуяа олон хүүхэдтэй болов. Олонныхаа хэрээр жаргана. Одоо яг эсрэгээр нь ярьж байгаа шүү дээ. Олон хүүхэдтэй болох тусмаа одоо энэ зах зээлийн нийгэмд ястаа нэг хоолн ч тэр хувцсанч тэр юунч тэр хэрэгцээ хэрэглэнч тэр дийлдэхгүй тэр гэж үгүй. Би энийг ойлгосон учраас одоо ингээд ийм модунаага дүүтэй болгочихсон ингэ байж байгаа шүү дээ. Надаас өөр хүн байсан бол магадгүй миний насан дээр хүүхдээ төвөгшөр. Зөө яршиг одоо ингэ ядарж байгаа хөгшөрж байгаа энэ үед бас нэг хүүхдтэй яаж явах вэ? Нэг баг ач зээгээ харж ирсэн баг шулуухан та ухааны юм ярина. Ач зээ энэ төр гэдэг маань ер нь бол хүний л хүүхд. Хүүхд яг нэг баг дээр одоо манай модуны үе дээр эмээ өвөөг дээр өснө тэгнэ ингэн эдэргээд орж гараад яагтвэл эмээ өвөөнөр дураар нь байлгадаг аав ээж шиг шаардлага тавихгүй чихэр боо элдв толоо дуртай юмар нь хангадаг зөөлөн үгтэй байдаг загин зандардаг хөгшин үе ер нь тэгээд нэг яддаг шүү дээ нэг юмны аясаар болчдөг тэрэнд нь хүүхдэд дуртай байдаг тэгтээ хүний хүүхэд хөрөн бөртэй гэдэг үг чинь юунаас гарсан? Энд чинь зүгээр огт хамаагүй хүний хүүхдийг яриаггүй шүү дээ. Хүний хүүхд хөрөн бөртэй гэдэг. Өөрийнх нь хүүхдээс гарсан ач зээнэр тэдний тухай үг байхгүй юу? Хэдий ингээд хүүхд ах үедээ ингээд хайрлуулад хажууд байгаад өссөн хүүхдүүд эцээс гэрдгүүл явдаг. Аав ижргүүл явдаг. Томор тусам аав ижргүүл явдаг. Эмээ өвгөнтэй очих хүүхдэр очихгүй гэдэг. Тийм учраас нөгөө хүний хүүхд хөрөн бөртэй гэдэг үг гарсан шүү дээ. Тэгэхээр энэ гэртээ сууж байгаа хүүхдээ өсгөж байгаа. Одоо манай ихтер ч адилхан шүү дээ. Манай ихтер хөргийч аваас одоо тэгээд ямар ч үйл ажиллагаар надтай суудсан.
Хөрх юм. Тэгээд надтай суугаад ажлаас ааж гарсан. Би ч гэсэн одоо тэгээд ажиллаа хийгээд ирэхгүй өгшөө. Өөр арай хөнгөн ажил ууд нь би бүр огт ажил бити хий гэж хэлээгүй л дээ. Арай хөнгөн юм бодоо. Тэгээд энэ нэгтлэн энэ банкны ажил чинь амар удаан суулгадаг нуруу нугас мөрөөлөдөг барьдаг тим юм мэтэргээд өөрөө ч нурууны өвчтөй. Тэгээ би яснага дараа нь тэгээ мод унаа гарсан. Мод унаа гараас гараагүй байж хат нь одоо атилаа гарлаа. Тэгээ одоо хоёр хүүхэдтэй. Тэгээ ингээл явж байгаа. Тэгээ би бас гэр бүлэд хичээгээл. Гэхдээ одоо ингээд эднүсийгээ бас ингээл хараад ингээ байж чад. Ямар ч мундаг ажил байлаа гэсэн их хүний ажлын дээр юу юм бэ? Их хүний ажлын дээр гэдэг. Их хүний тэр хүүхдээ өсгөх, хүүхдээ хайрлах, хүүхдээсээ суралцах бас. Хүүхдээсээ бас их юм сурж байгаа шүү дээ. Чи хүнийг уужилж, хүний болцолгүйгээр хайрлаж. Ямар хурдан хүнийг өршөөж уучлж чаддаг уу? Тэгээ ямар энэ амьдрал гэдэг ямар гайхамшигтай сайхан зүйл байдгүй гэдэг хүүхдээс авч харж байгаа байхгүй. Гайхамшигтай ажил шүү дээ. Тэгэхээр энэ гэртээ хүүхдээ хараа сууж байгаа эмэгтэйчүүдийг хамгийн чухал ажлыг хийж байгаа гэж чамайг амьд байгаа. Чамайг энэ хороо дээр амьдрсныг гэрчлэх тэр чухал үр удмыг нь өсгөж байгаа хүмүүжүүлж байгаа. Тэр чухал ажлыг хийж байгаа. Тэрнээс чиний өнөөдрийн нэг барилга барьдаг ч юм уу, машин засдаг ч юм уу, юу гэдгийг нэг компанид ажилладаг ч юм уу, нэг төрийн албанд ажилладаг ч юм уу, энэ чинь хинч дуурсахгүй. Хэдэн тэмдгнээс өөр хэдэн тэмдгийг чинь хүмүүс тооцохгүй, тоохчгүй. За одоо юу гэдгийг нэг алтан гац ч юм уу, эсвэл нэг гавьяа шагнад ч юм уу. Одоо манай аав ээжийн алтан гац авдрын оролт хадганд болттой байж л. Гэхдээ тэрийг сонирхож байгаа ч хүн алга, тэрийг гаргаж ирээд дурсаж байгаа ч юм. Ястаа мундаг хүн байсан шүү гэж ярьж байгаа ч хүн байхгүй. Ярьж байгаа ч хүн байхгүй шүү дээ. Аав ээж алтан гац авсан чинь хөдөлмөрийн баатар болсон байлаа ч гэсэн тэр чинь нэг тэгэл өдөр болгон дурсаад инстаны мундаг хүн шүү. Тийм байсан шүү, юм байсан шүү ярьдаг ч үгүй. Биднээс өдөр болго юу ярьдаг вэ? Бид нар өнөөдөр хоолтой юу, унттай юу, тогтой юу, мах шүлттэй юу, маргааш яах вэ, хувцс хунар, автобусны мөнгө цаас энэ тэрний тухай бид нар өдөр тутмынхаа амьдралыг ярина ухаас өгсөн хүнийхээ алдар гавьяг ярьдгүй юм. Өгсөн хүний алдар гавьяг бид нар дурсаа суудгүй юм. Тийм учраас энэ олон алдартай улсууд ингээ мартагддаг байхгүй юу? Хүнийг юу мартдаггүй юм? Хүнийг юу гэрчилдэг юм? Үр хүүхэд. Үр хүүхэд. Тийм учраас ардаа үлдэх хүүхэдтэй амьдрахын тулд тэр чинь өсгөж, тэр чинь хүн болгож, тэр чинь зөв хүн болгож хамгийн гол нь зөв байхын төлөө залуу нас хүний амьдралыг зориулж байгаа эхнэрээ эмэгтэйчүүдэд ойлгох хэрэгтэй байхгүй. Яг нэг жилийн өмнө би нэг лайв хийжсэн. Би лайв гэдгийг хэллээ шүү дээ. Би миний зарим юмнууд яг ингээд нэг үзмэрч шиг шидтэн шиг байдаг шүү гэж. Хүүхдийн цадинтай ээж нь 50 мянгаыг та нар 500 мянга болгоо гэж би лайв хийжсэн. Одоо тэр 500 мянгагийн чинь тухай одоо яригдчихэж байгаа шүү. Та нар энэ алдар тэхийн 1-2 дугаар одонгийнхаа араас алдар тэхийн 2 дугаар одонгийн нэг 5 сая, алдар тэхийн 1 дугаар одонгийн ядтаа нэг 7 сая төгрөгөөр урамшуул. Би яг тийм лайв хийсэн. Манайхаа энэ дээр зарим санаж байгаа бах. Монгол орн ингэж хүн амаа өсгөнө. Ингэж аюулгүй байдлаа баталгаажуулна. Ингэж хөгжил дэвшлээ авчирна. Бид нар эмэгтэйчүүдэд ойлгож, эмэгтэйчүүдэд үнэлж, эмэгтэй хүний энэ их хүний хийж байгаа энэ ажлын үнэлэмжийг энэ ажилгүй авгаа гэдэг энэ нэг баялаар ойлголттой болж одоо зөвхөн хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эмэгтэй хүний чинь ажилгүй авгаа одоо энэ ямар ч ажилгүй, орлогогүй тийм юм өдр үгүй шүү дээ. Хүүхэд байхгүй бол одоо яах юм бэ бид нар? Энэ улс чинь яах юм? Ядтаа одоо энэ ээж нараа энэ цадинтай ээж нь 50 мянга гэж хүн хэлэхээс ичмээр цадин гэж 50 мянган цалин гэж юу ямар юм байдгийг. Тэг яаж тэргийг хэлж чаддгийг цалинтай ээж мэлчих шиг 50 мянган төгрөгөө. Манай шиг ийм эмзэг эдийн засагтай ийм цөөхөн хүн амтай ийм оронд хүнээс илүү том капитал хүнээс илүү өстой оюу толгой 5 толгоогоос илүү чухал зүйл чинь
Бидэд хүн байхгүй юу? Хүн хүндээ бидэд ирээдүй болсон хүүхдүүд байхгүй юу? Бид нар хүүхдүүдтэй хөрөнгө оруулалт хийе гэвэл ээж нарт нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байхгүй юу? Бидний хүүхдүүдийн төрөлтийг энэ ээж нарын энэ хүүхдээ гэртээ харж байгаа энэ байдлыг ч гэсэн төр засгаас бодлогоор дэмжиж инхгүй бол бид нар сүлдэнэстэй хамгийн том харамсал биднээс энэ газар нутгт төр чи өөр хүмүүс ирээд амьдрын шүү. Биднээс эцэг өвгдийн энэ газар нутгт төр өөр улсад ирж амьдрна. Тэгэхээр одоо энэ нэг юм сонин ойлголттой болоороо л гэж би пост оруулсан. Ажилгүй авгаа хүүхдээ харсан ажилгүй авгаа маваа гэдэг. Одоо эн чинь нийгэмд тархаад тэгээ одоо энэ охтууд одоо энэ төрөх насны охтууд өсвөр насны охтууд эдгээр хүнтэй суух хүүхэд гаргах эдгээр чинь бод хамгийн муухай заваа юм байна гэдэг юм ойлголттой болж шít. Тэгээ ерөөсө хар толгоогоо бодож явъя хум сургаа янзлаад нүүр амаа бодоод явжээ. Ерөөсөө энэ хуваа хичээ. Ер нь хуваа хичээл гэсэн юм баггүй юу? Ер нь өөрийгөө л бодъё, өөрийгөө л тордъё гэдэг. Ийм үзэл санааг тархинд нь суулгаад байвал Монгол орны мөхөл тун ойрхон шүү. Монгол орн мөхөд тун ойрхон баг. Биднээс одоо юу гэдэг Хятадууд ч юм уу, Иранууд ч юм уу, одоо юу гэдэг Америкууд ч юм уу, Оросууд ч юм уу хурж ирээд эзлэхгүй. Бид нар өөрсдөө дотроос сүрэх гэдэг чинь. Саяны 25 оны төрөлт нь өмнөх орнуудаас багасч гин гэж. Гэр бүл салалт маш их байна гэж. Гэр бүл салалтууд нь маш их байж хүүхдийн төрөлт багассан байна. Тэгэхээр энэ ойлголтоо ихтэй зөв болгомоор байна. Хүүхдтэй эмэгтэйчүүд, хүүхдтэй өсөж байгаа эмэгтэйчүүдийг алдаршуулмаар байна. Зүгээр нь хоосон тэмдэг өгөх биш. Зүгээр нь хөрсөх гарч иж өөрийнхөө карьерийг өсгөх гэж баахан эмэгтэйчүүдээс селфи татуулах биш. Одоо бид нар зүгээр энэ тэмдэг мэдээ нэг ийм гоёл чимэглэлийн хин чирэггүй зүйл хуурдахтахаас одоо залхлаа шүү дээ. Үндэ залхаж чинь. Одоо энэ бодит байх хэрэгтэй байхгүй юу? Бодит. Адаглаа тэр алдарт их гэдэг ийм зөвхөн нэг төмөрнөөс хөнгөн цагаан төмөрнөөс илүү үнцэнтэй байх хэрэгтэй байгаа. Алдарт их гэдэг зүйл. Доор яшаа 5 сая төгрөг өгчих хэрэгтэй байхгүй юу? Нэг удаа шүү дээ. Энд чинь хүн болгонд тэгээд 2 удаа алдарт их болоод ингээд юу гэдгийг 2 удаа алдарт ихийн 2 дугаар одон 2 удаа ч юм уу 3 удаа ч авахгүй шүү дээ. Энд чинь ганцхан цуудал аав шүү дээ. Алдарт ихийн 2 дугаар одон дараа алдарт ихийн 1 дугаар одон ганцхан цуудал байгаа шүү дээ. Энэ дээр нь мөнгө урамшуул өгдөг. Энэ чи ийм хүн ам цөөтөө эдийн засгийн өндөр үзүүлэлттэй ийм орон бай. Энэ газрын дарах баялаг ийм ихтэй ийм орон байж иж зөвхөн хэдийн эмэгтэйчүүдээ ингээд урамшуулад ингээд ихлүүл гоо эн чинь төрөлцсөн сайжрна шүү дээ. Дээрэс нь эмэгтэй хүний хөдөлмөрийг одоо энэ хүүхд өсөж байгаа хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй байхгүй юу? Ятаа сард 500 мянган төгрөг өгөх хэрэгтэй. 500 мянган 50 мянган төгрөгөөр бид нар яах юм бэ? Гүн чи памперсаач нэг сарынхаа памперсны хэрэгцээж хангаж чадахгүй шүү дээ. Нэг сарынхаа памперсны хэрэгцээ. Цааталтан дээр хоол унд элдв долоо одоо юу гэдэг хүүхдийн асаргаа сувилгаа одоо энэ нааш чашгаа явуулдаг эмнэлэг домлог вакцин энэ төр 80 бага шүү дээ энэ чинь. 50 мянган төгрөгөөр чи хүүхдийг яаж өсгөх гээд байгаа юм. Тэгэхээр энэ манай улсын бодлого амар тэнэг байгаа хөөх. Энэ минийг бодмоор. Тэгээ эцэгт манай залуучууд бас нэг юм хэлмээр байна. Залуучууд. Бодох цагтаа бол энэ хороогийн жамыг даг. Хороогийн жам ясны юмнаас зөрүү та нар өөрсдөд хохирно шүү. Эцэгт өөрсдөд хожигддгийг. Хороогийн жам нь юу юм? Гүчи тэр яг тэр төрг насандаа төр. Хайрлах цагтаа хайрл. Алдаж орох үедээ алд хамаагүй. Залуу насндаа ер нь сайн алдчихвал өдөн насндаа ер нь алдаа гардаггүй шүү дээ. Залуу насны тэр нэг алдаанаас айсан, өөрийгөө хураасан, өөрийгөө блокклж хайрцагсан энэ зүйл чинь өдөн насны хамгийн том алдаа болдгоо шүү. Хамгийн том алдаа чинь тэр. Хүн залуудаа алдах хэрэгтэй. Бид нар залуудаа бүгдийг ойлгодог ухаантай төрдөггүй юм. Чаддаггүй юм. Ухаантай байж чаддаггүй. Тийм учраас хүмүүстэй уулз хүний танихын тулд унш таньдгүй шүү дээ. Харж таньдаггүй. Нөгөө хүлгийн сайныг унжээж хүний сайныг ханилан байж гэж ханил, сал, нийл, хэрэлд. Одоо ингээд хэрэлцчлэр их муу гэр бүл гэж ойлгоод үгүй шүү дээ.
Гэр бүлийн харилцаа чи олон янз байдгийг. Зарим нь ярилцаж ойлгодог, зарим нь хэрэлдэж ойлголцдог. Харилцаа чи олон янз байдаг байхгүй юу? Хайрны хүний хайрны гэдэг маань ийм дүрмтэй, журамтай тийм зүйл ерөөсөй байхгүй. Хайрын тийм стандарт байхгүй. Ингэж хайрладгийн, ингэж хайрлаж болдгүй юм гэдэг ийм стандарт байдаггүй. Одоо энэ сэтгэл судлаач нар ч юм уу, одоо гэр бүл судлаач нар эдэргээд хайр ийм байх хэвээр, тийм байх хэвээр эдэрж яриад байдаг. Үгүй. Хайр ийм дүрмтэй зүйл ерөөсөй биш, стандарттай зүйл ерөөсөй биш байхгүй. Хайр гэдэг бол хүн болгон өөрөө өөрсдийнхөө л хайрладгийг, өөрөө өөрсдийнхөө. Зарим нь хардаж хайрлана, зарим нь харамлаж хайрлана, зарим нь магадгүй ингэж юу гэдгийг нэлэн үгээр хоосон амлалтаар янз янзаар хайрлаж байгаа. Зарим нь хайрын тухай ярихгүй мөртлөө амьдрал дээр үзүүлж байгаа. Сэтгэлдээ илэрхийлж чаддаггүй дотшоо бүрэг тийм усууч байгаа. Хүмүүс шиг ингээд автобусны буудлын дээр хайраа гэж ингээд чанга шарлаж ордиж олон өмнө анхаарал татчих чадхааргүй дотгошоогоо тийм хүн бол хайр нь мэдэгдэхгүй. Хайр нь мэдэгдэхгүй шүү дээ. Хүн болгонд ингээд селфи татаад хайртай чамдаа тийм юм гэл олон нийтийн сүлжээгээр зацаад тэгж чадахгүй ус зөндөө олон байж байгаа. Хайр юм олон янз байхгүй. Маш олон янз. Тийм учраас энэ тэр өөрийнхөө амьдрах байгаа хандлагч байгаа тэр хүнээ танихын тулд заавал уулздгийг, заавал учирдгийг, заавал үгүй дутуу янз янзын юмудаа ярилцдгийг. Заримдаа бид нар хэрэлдэж ойлголцдгийг. Хэрүүл гэр бүлийн хэрүүл маргаан зайлшгүй байдаг л зүйл. Хэрэлдэггүй гэр бүл чи хамгийн аюултай гэр бүлдээ ордог шүү дээ. Ер нь бол хамгийн аюултай гэр бүл. Яагаад гэвэл та ерөөсөө дотооддоо хинбэ гэдгээ огт мэддэхгүй байх гэж. Би энийг огт танихгүй байх гэж байгаа. Хүн өөрийнхөө эмоцийг дараад байна гэдэг бол өөрийгөө нуугаад байна гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө эмоцийг дараад байна гэдэг бол өөрийнхөө баярлж байгаа, ууралж байгаа, бухимдж байгаа бүх эмоцоо дараад байна гэдэг бол их хуурамч байгаа. Ер нь ямар ч хэрэлдэггүй биеиндээ дандаа найрсаг ханддаг гэр бол маш аюултай гэр бүл, маш хуурамч гэр бүл байгаа. Зүгээр хэлэх үедээ хэрэлддэг, уулах үедээ, гомдох үедээ гомддог, энийгээ тэрвэрлэх үедээ тэрвэрлдэг, бие бинийгээ уучилдаг. Ийм гэр бүл чих эрүүл байдаг. Их эрүүл гэр бүл. Зарим үед биднес юу нэг нэгээ юу хүсэж байгааг хэрэлдсэний дараа ойлгодгийг. Энэ маань ийм хүсэж исэн байх шүү дээ гэж. Энийг би мэдэхгүй явж штэ гэж. Ингээ харьцан дотор хэлж чадахгүйсэн үгсүүдээ өөрийнхөө бодлыг, шаардлагыг хэрүүлийн үед хэлцдэг байхгүй юу? Хэрэлж явах үедээ бод санаж байгаа юм аа. Нөгөө эрүүлдэ болсон согтуудаа гэдэг шиг. Тийм учраас одоо энэ хэрүүл уурал энэ тэр юмнууд чинь энэ гэр бүлийг тархлаа шүү. Тархлаа. Өнөөдөр чи жоохон маргалж чинь би ер нь дандаа хэрэлдээд гэж ерөөсөө яриаггүй шүү. Дандаа хэрэлдээ зодолтой тэгээд гэж байгаа юм биш. Гэхдээ ер нь заримдаа биднээс ойлгоцох нэг хэлбэр чинь хэрүүл уруул байдгийг. Энийг их муу зүйл гэж битгий бодоорой. Би буруу хүнтэй суучлаа гэж битгий андуураарай. Дараа нь чиний дандаа аяыг аялдаг, дандаа чам заа гэдэг, дандаа чиний өмнө бүндгэнжидэг тийм хүнтэй суулж маш хурдан залхна. Маш хуурамч хүнтэй суудсан байна гэсэн үг. Өөрийн гисэн харизм байхгүй характер, өөрийн гисэн эмож байхгүй тийм хүнтэй сууна гэдэг бол үнэхээр залхмаар нэг талаараа их аюултай зүйл. Яг яах гэдэг нь мэддэхгүй дандаа ингэ заа гэдэг бүх юмыг зөвшөөрдөг хүмүүс чинь маш аюултай байдаг байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүн ямар ч том хууралтуудыг, ямар ч том залмихүүдийг хийж болдог. Ер нь ил цагаан хүүхдээ инэгтэй инээдэг, уйлахтаа уйлждаг тийм усаж их амар байдгийг. Их амар. Ойлгоход их амар байдаг байхгүй ойлгоход. Тийм ойлгомжгүй хүнтэй суучвал чи өөрөө том алдана. Тийм учраас хүнээс хитрхи их юм битгий хүлээ. Зарим үед уурлан, зарим үед инээн, эвлэрнэ, хамтдаа юмаа хийн, хамтдаа алдна оном. Тэр зүйлүүдээс ер нь туулаад өнгөрөхтэй. Залуу насндаа л нэг сайн үзчих хэрэгтэй. Тэгэхгүй бүх юмудаас хайрцагж яваад өөрийгөө хамгаалаад өөхөнд ороод явсаар хагаад тэгээд нэг 30 гараад нэг 40 мөч хүрж явахдаа нэг хүнтэй суугаад нэг мандуулна гэж бодож байна. Яста тийм юм байдгүй. Чамаа жаргахгаас сууж идэг, хүлээгээ сууж идэг хүнч гэж байхгүй. Тэгээ амьдралын хамгийн том алдаа чинь тэр байдаг. Залуу насны чинь дурсамжч байхгүй. Залуу наснда яасан? Нэг тэнд очиж сурсан, энд очиж яасан. Тэгээ тэнд газар ажилласан.
Биднээсийн зөвхөн нэг өөрийгөө боловсруулах чинь дурсамжуулж үлддэг байхгүй юу? Хүний дурсамж юутай үлддэг вэ? Хүний дурсамж бол хүнтэй зүг багтал хамгийн их үлддэг. Биднээс аяллаа дурсамж тийм байдаг шүү дээ. Ганцаараа аялсан дурсамж үлдэхгүй. Хүнтэй зүг, гэр бүлийнхэнтэйгээ зүг, энерги өгөхөрч, тэднээс баярлаж, эсвэл тэд нар ядарч, тэд нар шантарч, гомдож, тиймтэй аялал чинь сэтгэл үлддэг байхгүй. Тэр чинь хоорондоо ярьдаг. Хүн ер нь дурсамжаа хүнтэй ярьж ижил, хүнтэй хамт дурсж ижил тэр дурсамж амттай байдгийг. Тэгээс ганцаараа хүний дурсамж, ганцаараа хүний амжилт, ганцаараа хүний тэр гавья шагнал хинт ч хэрэггүй зүйл. Чи ганцаараа алтан гац савлаа, ганцаараа юу гэдгийг гавьяат ажилчин боллоо. Ганцаараа чи айгүй их алдар нэртэй байлаа гэж бодоход тэр чинь хуваалц хөнгөө байлаа гэхэд тэр чинь хинч хэрэггүй хог. Хинч хэрэггүй хог байхгүй юу? Албан байгууллагын чинь нэг сөрхий алгаа ташаал мандуулаад сөрхий яста мундаг шүүгээд өнгөрнө. Тэр усаж ардалтай гэр бүлтэй. Тэр усаж хайрладаг, итгэж ярьдаг, дотносдог тийм хүмүүстэй. Чамтай ярэ сэтгэж хуваалцах гэж бодож байна. Үгүй. Чи ганцаараа хүн бол өстө үнэндээ хинч биш. Биднээсийн зовлонч тэр жаргалагч тэр хуваалцдаг усуд биднээсийн гэр бүл байдгийг. Гэр бүл. Нэг дандаа энэ гавьяаг нь хуваалцахгүй шүү дээ. Гамшигийнч тэр гай зовлонгич тэр бүх юм чинь хуваалцдаг. Ёо миний өвдөд байна, миний толгой өвдөд байна гэдээ хажуудлаад яачих вэ гэдээ угарч идэг. Тийм усуд чинь чиний гэр бүл байдгийг. Тийм учраас энэ амьдралынхаа хүний амьдралын энэ олон асуудал бэрхшээл дотроос хамгийн хойшлуулж болдоггүй зүйл бол гэр бүл байдаг шүү. Гэр бүл болохоо битгий хойшлол. Хамгийн гол нь зөв хүнээ тань. Хүнээс битгий зүгтаа. Хүнээс зүгтаагаад чи хүнийг олж таних хизээч байхгүй. Хүнтэй наалдаж ижил таньдгийг. Хүний авираа ширэн сүлд гарч ирдэг шүү дээ. Хүнгийн хамгийн сайхан зүйл чинь хамгийн эхлэж гарч ирнэ шүү дээ. Шууд танилцаад би муухай ааштай шүү, муухай бодолтой шүү, заримдаа уух дуртай шүү, тэгдэж шүү, ингэдэж шүү гэдэг өөрийнхөө бузар булаад дийлэгчдэг хүн гэж нэг ширхэгч байхгүй. Хамгийн сайхныгаа, хамгийн сайхан аашаа, хамгийн том амлалтуудаа, хамгийн гоё үгнүүдээ хамгийн түрүүндэл ярина. Хамгийн түрүүндэл ярьдгийг. А тэр ард нь юу байгаа вэ гэдгийг яаж мэддгийг. Цуг байж иж л биддэг. Нэг гэрт, нэг оронд нэг асуудал бэрхшээлийн ард байж иж л биднэ. Өрөнд орох, өвчнөд баригдах, өвдөж хавдах. Энэ зовлон дээр танигддаг юм да. Тэрс кино үзэж цэцэг өгөөд явал хинч танигдахгүй шүү дээ. Энэ тэндээ шоол идээд ингэ яваад бол хинч танигдахгүй. Тэгээд нэг очиод хоёр талаа аав ээжийн гэрт очиж хоолундаа идчихэл хувц сунраа өмсчээд бусч хурж ирээд нэг гудамжинд уулзаад буудалд тоноол би эндээ гоё үгээ хэлээд яваад бол хин хэнийг танихгүй. Тийм учраас энэ насан турш хүүхдүүд чинь хүнтэй яаж ивэл хөөгөөд явал хамт амьдраад үдчихээ. Эхлээд хамтраад амьдраад үдчих. Болохгүйгээ мэдчих гээд. Тэр байраа түрээслээ явдаг юм уу яадгийг. Биднээс хажуугаас холдоодох. Энд дэр хоолоо ичээ тэнд очиод армаачтад яваад ивэл тэр зовлон нь хаана вэ? Хүн чинь хоолоо олж идэх зовд юм байгаа үсттэй. Тэрс аав ээжээсээ ирж мөнгө авчаад аав ээжийнхээ мөнгийг тэнтэш хамтарч үрчээд үрэн тараа хийчээд ингэ яваад ивэл зовлон нь хаана вэ? Тэ амьдрал би энийг яаж таних юм? Тийм учраас амьдраад үтчих хэрэгтэй. Залуу наснда алдаж оноод үтчих. Тэр залуу насны асар их алдаа, асар их тэр дуршдаг чинь чамаг өдөл наснд чинь тижээдгийг. Өдөл наснда чи ямар ч юм алдаа гаргахгүй. Хэрсүү болно. Тэгээ өдөл наснда хүрэхээс өмнө чи зөв хүнээ олоо суучна. Чи өнгөрснийхээ дараа суралцсан, амьдралаа суралцсан, ахаад шинээр амьдрах гэж байхгүй шүү. Байхгүй. Чи яг уу өөрийнхөө ад жаргалыг хүлээж иж болно. Гэхдээ амьдрал чамаг хүлээдэг. Амьдрал чамаг ад жаргалтай болгоно гэж хүлээгээ байж гэж бодож байна. Өстө гонж. Царай зүсч хувирна, хүн тоодог байсан бол хүн тоохооч болно, хөгшөрн, бодог шунхаар ч юм уу, одоо юу гэдгийг бис ажил бар элдв долоо юмгаар яаж ч хүний нүдийг хуурлаач гэсэн цаг хугацааг хуурч чадахгүй шүү дээ. Ер нь тэгээд нэг насны сүүлд за амьдарч үзлээ дээ гэж сууж ах гоё байдаг. Амьдарч үзлээ дээ. Алдаж үзсэн үү? Үзсэн. Ад жаргалтай байсан уу? Байсан шүү дээ. Байгаа шүү дээ.
Олс нь олсон, алдс нь алдсан. Нөө одоо яах вэ? Хүний амьдрал сайхан шүү гэд. Хараад ицсэн амьдрал гэж харахааргүй сайхан хөгшрөөрөө л гэж би хүсмээр байна. Хараад ицсэн амьдрал гэж хэлэхээргүй. Амьдрал сайхан шүү дээ. Залуу наснд алдноо. Яан занзаа бодголохгүйс одоо уулзч л явлаа. Тэгээд энэ хороо чинь танигддгүй юм шиг хүн л байдаг шүү дээ. Хүнийг л танихад хэцүү. Хөрөнгөний танихад амархан шүү дээ. Алт нь алтаараа зэсэн зэсээрээ байж л байдаг. Танигддгүй юм чи хүн л байдаг. Яста боён зайн юм уу, тавилан юм уу, хаа очиж бас нэг ханижлаа олцсон шүү гэдэг нэг ам дүүрэн яриа сууж байгаарэ манайхаа. Хаа очиж бас нэг яах вэ? Бас нэг энэ амьдрал бас нэг өөртөө таарсан үнтэй суудсан сайхан амьдарч гинөө гэж. Өөртөө таарсан. Өөрөөсөө илүүч биш, дудууч биш. Ер нь балансаа барьчвал гоё байдаг шүү дээ. Нэг өөрөөсөө илүү өнрөөс хэрхэлцээ хэрэггүй шүү дээ. Хүү ер нь хэрэг тэмээ тингээ мэдвэл зүгээр идэг. Хөндлөгээр хөрлөж ий гэж яриад байгаа үсттэй. Нэг өөрөөсөө дутуу хүнийг бас төвчж амжаад хэрэггүй шүү дээ. Хүн ер нь өөртөө таарсан хүнийг олоо суучих хэрэгтэй. Өөрөөсөө дутуу хүн ухаанаарч тэр, ухамсараач тэр, айш авираач тэр дутуу хүнтэй тэрийг төвчж амьдрах. Тэрийг бас нэг ухаантай болгох, хүмүүжлэлтэй болгох. Тэрийг бас нэг ахаад нэг аав ээж нь сургаагүй юмыг сургах гэж амьдралынхаа алтан цагийг амьдралынхаа ганц удах боломжийг алдаж сууна гэдэг харамсалтай. Тийм учраас би хэлж өөртөө таарсан. Чи ч гэсэн өөгүй сайхан хүн биш шүү дээ. Шамжсан алдаа байгаа. Асуудал байгаа. Дээр нь бас азгуудал байгаа. Чадах юм байгаа. Чадахгүй юм бас зөндөө байгаа. Чадхаасаа чадахгүй юмуд олон байгаа. Тэрийг чи ойлгодог. Чиний хэр хэмжээг мэддэг. Чиний олох толгойг ойлгодог. За манай хүн ч нэг иймэрхүү юм олддог юм даа гэдгийг чи мэддэг. Чиний олохоос чинь орлогоос чи илүү нэгтгэх хүнтэй бол хэцүү үстэй юм чинь. Чадахгүй чинь нэхэд тэдний нөхөр тийм байна. Эдний ихнэр ийм байна гэд хүнтэй харьцуулаад нэг уралдааны ямар шиг нэг зуны наадам шиг ингээд тэнхтэл идэг. Заавал уралдуулах гад ялан дийлүүлэх гээд ингээд хачаа чи мэрэд яадаг тийм хүнтэй бол амьдрахад бас хэцүү шттэ юм чинь. Чи ямар нэг уралдаан тэмцээд орох гэж яваа шттэ. Чи хүний амьдралаар явах гэж байгаа хүн шттэ. Амьдрал чинь бас нэг амар амгалан хэрэгтэй шттэ. Сэтгэл амар амьдрна гэдэг бол санаа зовох зүйлгүй амьдрна л гэсэн үг шттэ энэ бол. Сэтгэл амар амьдрах. Хүний санааг юу зовоодгийг? Хүний санааг харьцаа зовоодгийг, харилцаа. Бид нар биентэй үг хэлээд ойлголцчихвол өөр санаа зовоодох юм гарахгүй тий. Яг гоо эрүүл мэнд гэдэг хүмүүс нэг эрүүл мэнд ярина, эд хөрөнгө ярина, мөрөөдөл төлөвлөгөө янз янзын юмуд байгаа. Тэр бол болдго юм дөө. Биентэйгээ үг хэлээ ойлголцчихвол тэр рүүгөө хурж болно шүү дээ. Хүрдгүү маг наан очиж болно шүү дээ. Амар том байшаа авдгүү маг ядтаа нэг өөртөө амьдрах аятайхан байшинд амьдрч шүү дээ. Тэгэхээр биднээс санаа зовоодаг биднээсийг амьдралыг хэцүү төвхтэй болгодог зүйл бол харилцаа. Тийм учраас өөртөө таарсан үнтэй амьдраад энэ амьдралыг үзсэндээ сайхан шүү дээ. Тэгээд нэг хүүхдүүдтэй нэг хүүхдийн нэг сүүний үнэр баас нь хүртэл гоё үнэртэй шүү дээ. Одоо тэгээд олон хүмүүс хүүхдийн нялхын үнэрийг мартдаг. Хүүхдэд тийм л хоромхон л доо. Нялх бах үе нь тийм л хугацаатай. Баг бахынхан тэр нэг нялхын үнэр, тэр сүүний үнэр, тэр сэвлэгний үнэр, тэр сүү идж байгаа, мөөмөө идж байгаа хүүхдийн баасны үнэр хүртэл гоё байд шүү дээ. Баасны үнэр хүртэл тийм гоё. Эдэмний. Тийм сайхан юмыг бид мартдаг байхгүй. Тийм учраас ч болж өгөл төр. Мөнгө битээ бод. Хүн нэмэл хүнс нэмэгдэнэ хичээрээ. Арга олдгий. Амьдралаа гоё болгоё л гэж бодож ивэл нэг машин тэрэг утас гар утасны хувцас хунар бодож байгаасаа илүүтэйгээр хүүхэд бод. Хүүхдүүд ч өсчлээвэл за нэг хүүхэд айлын хүүхэдтэй бол. Эрүүл мэндэ нэг харъя. Энэ ид гараа явчих шүү. Энэ бид тэрийг хаяал явна. Хоёулаа нэг энэдээ ардталт нэг бас нэг хинт шултганы хүүхд тэрээд үлдээ. Эдгээр хүүхдүүдээ өгөөч үгүйч.
Өксөсөө онож гэсэн хүүхдтэй болчих тэрнтэйг ноцтоод явжээ. Одоо өөр юутай ноцлох юм? Хүүхдтэйг ноцтоод явж штэ. Тийм бодоорой. Зүгээр миний санаас шүү. Яг хүмүүс тэгээд нэг ханшраад хүүхдээс ханшраад хүүхдийн дуу хүүхдийн ачаалал. Гэхдээ мэдээж асуудалтай шүү дээ. Зэстрдэг сургууль энэ төр гэдэг шат шатны юмуд байгаа л да. Гэхдээ л амьдрал нэр хүүхд гэдэг зүйл бол өстой үнэхээр энэ амьдралын нар сар шүү дээ юм бол. Гэрэл гээгээ гайхамшигтай зүйл байна. Гэрлүүгээ эрэхтэй хүртэл яарах шалтгаан шүү дээ. Гэрлүүгээ эрэхтэй. Залуу байхад нэг гэрээсээ төөрөөл ингээд нөгөө найз нөхөд элдв долоо гэж ууж идэх гэл ингээд явчихдаг байсан. Энд чинь дандаа байдгүй. Найз нөхдүүд чинь ч гэсэн хөгшөрдөг. Өөрсдийнхөө амьдрал хөл алддаг. Бас явхаас тэнхээс салхдаг. Хүн дандаа тэгээд нэг хідэн найзтайгаа хөзөрдөөд ингээд уудаа идэж суудаг байхгүй тийм байдгүй. Тэний хэсэг хугацаа л байдаг. Тэг гэрий чин чимдэг. Гэрий чин дуу чимээтэй. Гэрлүүгээ яар шалтгаан болгож идэг зүйл чинь хүүхд байдаг. Мэдээж хань ижил байгаа л. Тэгтээ хоёр том хүн бол одоо гэртээ хашиж байдгүй шүү дээ. Хоёр том хүн бол гэрээ хөглөрүүлээл, ноолрол, ордоод хашгичаал, тоглоол, зөрөөл, уйлаал, эсвэл нэг инээгээл гойн зүрхээр сэтгэлээр наадаад ингэж байхгүй шүү дээ. Ер нь тэгэл холдох тусам, нас ахих тусам л тэгэл гэр дүмбийгээл тэгээ нэг улс төр ярих уу, эсвэл нэг ужиг хууч өвчин ярих уу, нэг иймэрхүү л болж эхэллээ шүү дээ. Нэг гэгийн сайхан гэдэг зүйлгүй болчих шүү дээ. Тэгээ нэг дурсамжаараа амьдрах гал залуу байхад тэрийгэ дандаа ярихгүй шүү дээ. Орой болгон тэгээ залуу настай яриа сууж идэг гэж бодож юм тийм байхгүй шүү дээ. Биднүүсийг ёстой нэг гэрэм томоогүй болгодог, биднүүсийг ёстой алингийн алдууж энэ гэр орны цэвэр цэмцгэр байдал одоо юу гэдгийг эмх цэгц хамаг эмийг алдагдуулж химнэлийг будаа болгодог зүйлүүд маань хүүхдүүд байхгүй юу. Энэ биднүүсийн энэ амьдралыг хамгийн гоё болгодог. Хамгийн гоё болгодог. Хитрхи цэвэрхэн гэрч гэсэн утгагүй байдаг шүү дээ. Хитрхи гэр орч цэв цэмцгэр байж үл амьгүй байдаг. Утгагүй байдаг. Тэгээд бужигнчаа дараа нь цэвэрлж явах сайхан шүү дээ. За дуусгая дөө. Манай хотод тэгээд юм автопарк марктай шүү дээ. Окей. Юу вэ? Ам дотор юм байгаа юм уу? Юу идэж байгаа? Баба юм уу? Ава. Би. Жижид. Дуртай. Одоо ингээд энэ дайсан сэрэгтэй. Намайг гэчээ. За бүр амар таатай. Одлаад юм аяг хийж байгаа. Миний гүн нүдэ яадаг үлээ. Нүдэ. Хөрхөн нүдэ гаргаарай. За нөгөө нэг айхтар нөхөр энэ удаатай үзүүлэхэ боллоо. Нөгөө нэг айхтар нөхрийг удахгүй таа хүндээ танилцуулнаа. Танилцуулах шоугүй явуулнаа. Нөгөөдг нь бол жинхэнэ хүнд гаргаа шүү дээ. Бурхан минь. За манайхан тэгээ таа хүндээ тэгээд гэрт нь хүүхдийн дуу сангинаж над жаргалтай дуу шуутай байгаарэ гэж. Дүмбийж битээ байгаарэ. Дүрлцсэн чиг дүрлзээрэй гэдэг шиг. Битээ уугаараа гэж. Жами явка таны үгэнд орсон шүү. 40 наснда жирэмсэн болсон гинэ. Сайн биш тий. Тий, айгуу гой хөнгөрөн шүү дээ. Амар гой хөнгөрнө. Би энэ чи айгуу гой том өөрчлөлт гарна.
Юу н хөөхд чинь тэгээд яадаг гэж шүү дээ. Ихийнхээ өвчнийг аваа гарчдаг гэж. Бид байсан жижиг шажиг өвчин хилдэд болоо юмуд ингээд төрөлтөөгөө цуг гараа авчдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэл тэр миом гиста янз янзын зүйлүүд. Эмгтээчүүдэн тэр сав сайланд байдаг янз янзын юмуд чинь төрөх үед бүгдээ ховхроод хагарах нь хагараад. Энэ хөхний янз янзын персо мерсо үдэр чинь хөх сүү орж морох дээр ингээ хагарч магараа жижиг шажиг энэ хөхний персонууд чинь сүү орох дээр ингээ хахарч магарчдаг. Тэгж байгаа шүү дээ. Энэ хүүхэд гэдэг маань бас нэг ихийгээ ээжигээ эрүүл болгоо гаргаж ирдэг. Энд чи энэ том буян заяа шүү дээ. Тийм ээ миний хүү. Нэг харуулж тийм ийм хөөлгөө хүүхдийг. Ийм хөөлгөө амтны нэг харуулж тийм үү нянган нану. Одоо тэг хил амтгээ тэнэгтэн шүү дээ. Шаа сонирн болдсон шүү дээ. За арай моднаас гарч байгааг нь харуулж байна. Арай моднаас гарч байгаа. Моднаас гарч байгаа нь яадаг үлээ амаа. Тэр. Эртээ